За хай намаа тэгээд аялал жуулчлалын үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж иргэдэд зориулаад нэгдсэн платформыг эхнүүдч дээрэн компани маань ингээд 3 дахь жил хөгжүүлээд явж байна. За энэ хай намаа платформ үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүст ямар боломжийг олгох юм бэ гэдэг талаар танилцуулъя. За бидний ер нь одоо зорилго болохоор аяллаа үйлчлэгийг эрхэлж байгаа аж ахуй нэгж хууль мөн айгэн тэгээд ер нь аяллаа үйлчлэгийг эрхэлж байгаа бүхий л одоо иргэн болон аж ахуй нэгж үздэг технологийн одоо шийдлэр платформороо одоо үйлчлэгээ зах зээл гаргах боломжийг бий болгохыг ингээд зарим ажиллаж байгаа юм компани байна. Тэгээд бид нар ерөнхийдөө Монгол улстай байгаа аяллаа маршрут хөтөлбөрүүдийг нэг тоор төвлөрүүлж за мөн жуулчны бааз тур оператор гэх мэт аяллаа үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудаа нэг тоор төвлөрүүлэх. За мөн нүүдэлчин соёлын олон янзын одоо аяллуудыг нэг тоор төвлөрүүлэх үйлчлэгээнүүдийг ерөөсөө цогцоор нь нэг платформоор ингээд авах боломжийг бий болгохоор зориулсан ажиллаж байна. За одоогоор манай дээр ерөнхийдөө нөгөө хамтын ажиллагаагаар гэрээтэй хідэн айл чиглэлийн ямар компаниуд байна гэдэг нь тоогоор ингээд гарсан байж байна. Жишээлбэл одоо гэрээтэй тур оператор 30 гаруй компани байна. Аяллаа ивентүүд бол 70% байж байна. За аялал жуулчлалын маршрут 50% байна гэх юм үү те. За аяллаа хөтөлбөр бол 185 хөтөлбөр байж байна гэх жишээ нь. Тэгэхээр та бүхэн маань энэ 185 хөтөлбөрийг 400 500 хөтөлбөр болгох нь өөрсдийнхөө хөтөлбөрүүдийг байршуулж болох нэ. Үзэсгэлэн газрууд, аршаан сувилууд, амралтын газрууд, за мөн хүүхдийн тусган, жуулчны бааз, ресторан зочид жолооч хөтөч, за малчны кемп, хостелууд, соёлын бит болон бит усуд, түүхийн одорууд, архилаг барилгын одоруудыг бүгдийг нэг төр зохицоогоор ингээд платформ болгоод нэг дороос бүх үйлчлэг авах боломжийг бий болгоод байгаа юм. За бид нар өнгөрсөн жил 21 аймгаа тойрон ажилласан. 21 аймгийнхаа аялал жуулчлалын холбоо, засгийн хамгааллын газрууд, мөн аялал үйлчлэгийг эрхэлж байгаа байгууллагуудаа одоо бичлэн уулзалт хийгээд ингээд тойроо явсан. За эндээс бид нар ямар одоо ажиглалтуудыг хийсэн бэ гэхээр нэгдүгээр нь аяллаа үйлчлэгийг авахд бүгд юм тархмал тусдаа дижитал их усүртэй. Тусдаа вебсайттай ч юм уу ийм мэдээллийн тархаа байдал байна гэж ажилласан. За мөн аймаг болгон, сум болгон магадгүй нэг пэйж ч юм уу үүсгэсэн тийм. Тухайн аймгийн мэдээлэл нэг дор төвлөрөөгүй юм сул тал байна гэж харсан. За тэгээд мөн одоо хайлтанд ерөөсөө орон нутгийн үйлчлэгээнүүд маань бас сайн орж ирэхгүй байна гэж ажиглагдсан. Ялгал нь юу гэдэг хөтөлбөр байх. Зүгээр яг ингээд нөгөө сайхан жуулчныхаа баазын бүтээгдэхүүн үйлчлэгээ нь одоо үндсэн нөгөө отоглох үйлчлэгээр байгаад байдаг. Яг тэнд очиод би нэг ямар нэгэн гоё соёлын юу гэж сурах юм, ямар соёлын өвдөө танилцсан гэдэг нь ингээд тодорхой бус байсан. Тэгэхээр энэ бүгд дээр одоо хай намаад ажиллаад жуулчны бааз болох хөтөлбөртэй болооч, малчны кемп болох хөтөлбөртэй болооч тий. Бүгд ингээд аяллаа очиод туршлага судлах хөтөлбөр нь тодорхой, юу харах үзэх нь тодорхой болгооч гэдэг зөвлөмжийн дагуу зөвлөсөн мөн платформ дээр хамтраад хөтөлбөрүүдийг байршуулад ингэж ажилласан. За бид нар ер нь бол платформ учраас бүхэл аж ахуй нэгж төрийн болон хувийн эмчлийн үүнтэй хамтран ажиллах санал тавьж байна. За нэгдүгээр бол яамд бид нар ямар санал тавьж байна гэхээр одоо жишээ нь нэгдсэн стандартаа болёо гэж байна тийм үү. Тэгвэл нэгдсэн стандартынхаа үнэлгээ стандартуудаа дижитал хай намаад платформоор дамжуулан дижитал тод байдлаар хэрэгжүүлэх боломж нь байна. Энэ дээр хамтарч ажиллаж гэж яамдаа санал тавьж байна. За хоёрдугаар нь аялал жуулчлалын холбоонд болохоор мөн хамтран ажиллах саналыг тавьж байна. За аялал жуулчлалын нэгдсэн холбоонд одоо хэдэн аж ахуй нэгж байгаа юм бэ те. Мэдээлэл яаж түгээж байна вэ? Технологийн хэрэгцээнийхээ асуудлуудыг манайтай хамтраад бүрэн одоо модуль ингээд хөгжүүлчихсэн. Тийм учраас аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мөн салбар холбоодуудыгаа манайтай ингээд хамтарч ажиллаад технологийн шийдлийг ашиглах боломж байна шүү. Нээлттэйгээр хамтран ажиллая гэж хэлж байна. За мөн аймагуудтай бид нар хамтран ажиллах саналыг тавиад ингээд явсан. 21 аймгаар тойроод одоо өнгөрсөн жил бол бид нар 3 аймгийн платформыг хөгжүүлсэн байгаа. Давхар аймаг, Ховлтой аймаг, Дорнод аймгийн аяллаа бүх үйлчлэгээ нэг одоо платформ байршсан. Өөрөөр хэлбэл Давхар хай намаа цэг гэмээр орлоод Давхар аймгийн бүх зочид болон жуулчны бааз, малчны кемп, соёлын бит болон бит ус өвгүүд, түүх соёлын археологийн, фашинологийн одрууд бүгд дижиталдсан байгаа гэсэн үг. Тэгэхээр бусад аймагуудад ч гэсэн яг энэ одоо нэгдсэн нэг платформ байршаад энэ нэгдсэн хай намаа дээр төвлөрдөг
хамтран ажиллахад нээлттэйгээр ингээд саналыг тавьж байна. За мөн жуулчны баз амралтын газар болон одоо малчны кемпүүдтэй хамтарч ажиллах саналыг тавьж байна. Үйлчилгээ чинь таныг яг зорин очих, яг эсвэл гэрээтэй, эсвэл таныг танилаараа таньдаг биш интернетээр технологиор хайгаад олгоод та олох уу? Одоогондоо байршаад энэ нэгдүгээр хайлтанд нь ордог болоожээ. Хоёрдугаарт нь төлбөр тооцоон шууд зэдэг захиалдаг болоожээ тий. Одоо яг бид нар Airbnb ч юм уу ингээд үйлчлэг бүтээгдэхүүн тавьж байгаа шүү дээ. А ягаад үнснийхээ бодлогоорон дээр бид нар байршуулж болохгүй гэж тийм ээ. Ийм газар бүгд хөтөлбөрөөр байршуулж байгаа саналыг тавьж байгаа. Зүгээр нэг юм онцлог үйлчлэгийг нь харагдахгүйгээр зүгээр нэг жуулчны баз нотолоор гардаг биш. Яг тийм очихоор яах юм? Морин өөр тоглож сууж болох юм. Цагаан тоглодог байх юм уу тий? Домог ярих юм уу? Ямар нэгэн хөтөлбөрүүдийг боловсруулад тэрийгээ ингээд одоо өөрийнхөө жуулчны базаараа ингээд хөтөлбөрөөр боловсруулах боломжтой. За туур оператор компаниуд мөн хөтөлбөрөөр боловсруулад манай дээр тавьжээ гэж үзэж байна. Сонирхлын аялал одоо хийж байгаа загас сонирхогчид, зураг сонирхогчид, байгаль ажиглагчдын холбоот байгууллага төрийн болон төрийн бус байгууллагууд мөн хамтарч ажиллаач гэж санал тавьж байна. За ингээд цаг болчлоо гэдэг утгаас инфлюенсерийн модельийг гаргаж ирж байгаа. Энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр иргэн бүр инфлюенсер гадаадд байгаа болон Монголд байгаа хүн болон Монгол орноос сурчлахыг хүсдэг. Таны жуулчны баазыг, таны дээр сайхан үзэсгэлэнтэй газар байрлаж байгаа жуулчны баазын хөтөлбөрийг сурчлаад хай намадаас цалин авах боломжтой инфлюенсерийн модельийг гаргаж ирж байгаамаа. За тэгээд хамгийн сүүлд нь бид нар нүүдэлчин соёлтой, нүүдэлчин Монгол шууд тийм болохоор малчин бүхэн хөтөлбөрүүдийг байршуулад, боловсруулад тэгээд эрдэнэтэй, мэдлэгтэй, доктор, гадаад дотоод сурж байгаа та бүхэнд алдан байгаа аав ээж, малчин ах дүү. Тэр малчны үнд түшгэлсэн, байгаль түшгэлсэн жуулчны баазуудынхаа хөтөлбөрүүдийг хамтдаа рекламдаад одоо аялал жуулчлалынхаа салбарыг илүү олон улсын түвшинд нэг дээр хоёр дээр ордог болчихно авахын төвшингээрээ. Тийм бач хамтдаа ажиллая ингээд